Чиний өгсөн нэг хаашаагийн ном. Үнэхээр гоё ном байлээ. Тийм байгааз. Би чамд хэлсэн шүү дээ. Нэр дээр автор нь бараг 260 гаруй ном гаргасан байлээ. Тийм үү? Тийм. Тэгээд тэр автор нь өөрөө бичээгүй. Дандаа хүмүүс ярилцлагаас нь аваад нийтэлчихсэн. Гоё байгааз дээ. Манай аав биш дээ. За ямар нэртэй ном бэлээ? Sexes Super ухаанлар байлоо. Тим номыг англиас орчуулж байгаа. Ундаг байгаа эцтэй. Хөөе. Бясалгал гэж яг юу гэлээд байгаа юм бол? Намайг харахад л дандаа авгаанаар яваад идэгин. Авгаанараа гүштэй залууч зөндөл явж идэв штэ. Чи нэр бясалгал цэгийн гэж сайт идэв штэ. Тийш хараад үзээрэй заяа. Зөндөө мэдээлэл нийтлүүд идэв юм лээ. Зураач саран цэцэрлэг гэд байдаг штэ. За. Тэр хүн бас явдаг юм шиг лээ. Сонин билүү, сэтгүүл билүү нэг юм дээр бичсэн байх нь би уншиж ирсэн юм байна. Амар хэцүүгээ бичсэн байсан штэ. Хэцүү ах уу. Нэрээ би бясалгаж үзсэн юм уу гэж бодоод байгаа штэ. Хэцүү л тэгэл болчин үсттэй. Тэр чин бүр хэдэн өдрөөр ч хамаагүй суугаад идэх гэсэн штэ. Ер нь яг юугаач бясалгад юм бөө мэт. Ой, бясалганы идэх юм биш үү те? Бодох биш, харин ч бодохгүй байх тухай юм биш үү? Бодохгүй байх тухай. Юу ч бодохгүй байх нь бол хотлаа юм шүү. Гүй нэрээ. Бодохгүй байх тухай. Ойлгож байна уу? Одоо чи хүмүүс бидний бодлоо штэ те. Байнгын үе шиг хөвж байдаг тийм үү? Тэгдэгтэй. Яг тэрэн шиг хүн бид нар санаатай ч санаагүй ч муу бодлыг дандаа ботсон байдаг байхгүй юу? Тэгээд тэр үйл шиг хөвөд байгаа бодлуудыг арилгаад сэв цэлмэг тэнгэр шиг болгохоор ичэд болно. Тэр бясалгал яг тэгж нөлөөлдөг байхгүй юу? Тэгвэл би л авч чадахгүй юм байна уу? Яагаад? Би ч өөрийнхөө бодлыг ажиллаа гэж боддог байхгүй юу? Ер нь юу ч бодохгүй яаж юм бичих юм? Тэглээч яаж ч амьдрах юм бүү? Гүй хүмүүс бид нар чинь биш тэ хүссэн хүсээгүй юм бодоод байдаг байхгүй юу? Яг бодол нөө нэг гинжин юу шиг үргэлжилдэг шиг. Тэр шиг хүмүүс хүссэн хүсээгүй муу бодлого бодоод байдаг. Тэр нь даалд ухамсарт хоримтлагцаар агаад стресс үүсчдэг байхгүй юу? Нэг осны бясалгал гэдэг чинь хүмүүсийг стрессээс ангижруулах ич хидтэй зүйл. Ойлгож байна уу? Манай аав тэгээд ах шиг байсан шүү дээ. Тэгвэл бохирдох нь аргагүй юм байна л да. Гүнгэл нэг зураг тасаагаад үзэн гутал. Дандаа л өглөө, хадлаа, сүнлөө, шатлаа гэл баах юм гардаг шүү дээ тий. Тэгэхээр чи бид нар яг стресст ордог байх нь шүү дээ. Хараа бясалгал яг вирусыг програм устгадаг шүү дээ. Яг тэрэн шиг хүмүүсээс тархинаас нь даалд ухамсараас нь нэг осны стрессийг дилет хийдэг ич хиттэй зүйл байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгвэл би дилет хийж чагаад хамаг хэрэгтэй юм устгах хаа. Яг нэг солонгос кинонууд дээр гардаг шиг. Солонгос кинонууд дээр айс санамж алддаг уу? Тий. Хөш солонгос гэснээс хай солонгос дайм болох гэдэг юм уу? Нэг бацаан дайн хийж тоглож үзэж байгаа юм бохоо. Аавынхаа хийсэн зэвсгээр. Тийм үү? Амар юм аа. Зуртаар л тхийн цүмийн цэнийг дайн болно шиг. Тинчээ чинь баахан монголчууд байгаа эцтэй. Тэр хойд солонгосчууд чинь дайн хийж мэднэ. Тэр чинь зөндөө олон жил тархиа угаалгасан байхгүй юу? Тэднэрт чинь алдаад байх, эрх мэдэл, эд хөрөнгө, ёс заншил гэдэг юу ч байхгүй. Дэлхийг эзлэнэ гэж бодож ч магадгүй. Нэр ээж солонгостой гэдэг гэлөө. Яа, чиний тийм өгүүлэг байсан биз дээ. Миний ээж далайн оронд. Миний ээж далайн аралд амьдардаг оо. Харин тийм ээж солонгостой тийм үү? Үгүй тэр чин зүгээр өгүүлэг штэ. Би нэрээ тэр өгүүлэгнийхээ 2 дахь хэсгийг битсэн штэ. Чамд гэж уншуулнаа за.
Тэгэрээ. Над тарин тэр өгүүлэг чинь амар таалагдаад. Тэгээ ээж чинь солонгост идэм болоо гэж одоо. Хөөе. Хоёрны хоёр яга муудсан. Яса ханаа сонссон юм. Этад гэж хэлээ. Эта. Тийм. Энэ амар сайн аманцар ш. Тэгэл хаамаагүй хүмүүст өөрсдөө явдлуудыг яриад. Ста нэр нэг. Үгүй. Зүгээр дажгүй л охин байлээ штэ. Миний нэг хуурамч төрсөн өдрөөр тэр даарсан. Юу нэ? Хуурамч төрсөн өдрөө. Хуурамч төрсөн өдрөөс юм уу? Үгүй. Эта зохион байгуулсан хгүй да. Чи тэр өдөр чи иччихгүй улаагчгүй суудсан биз дээ. Амар юм ш тав. Яг гэж дуудсан тэр өдөр. Хэл. Үгүй. Тэгэхэд чинь би бол нь хэлээ гэж бодсон юм аа. Тэгсэн чинь бүх юм хоронгороо эргэчих гээд байгаа юм санагдаад тэгээ хэлж чадаагүй юм аа. Тэгэд хоёр тэр чек яах гэж байна. Юу нэ? Бас тэр талаар ярьсан уу? Энэ оюун амар станер бүтэхгүй охин ш. Чи яасан? Энэ талаар сонсгож намайг дуудсан юм уу? Үгүй. Тэгсэн л ш чи. Үгүй. Яа шал тэнийг юм аа. Шал тэнийг юм. Чи тэр оюун эд хоёртоо үр найзлаа тэгээ яваарай заа юу? Би явлаа. Гөө байж л да. Чимгээ хүлээж л да. Яа, тэр мөнгнөөс олж байгаа юм. Бити маялаа дайлтаа чи. Орилж харласаар ятал зүгээр. Чи бити удаад хурд толгой өртчлөө. Бити үг загнаа дайлтаа. За халийг нааш юм. За бити үл заа. За халийг тавьчих. За халийг тавьж дүүд саад үлмэ. Хада цаа дөрөндөө ороод тоол. Чи нөгөө хүрлээдээ яруу. Үгүй харин цаадах чинь уцаа авахгүй байна. Ямар балаа юм бэ? Яаж чад нөгөө динсма гэл нэг юм уцаа салгаа хийцэн байх юм. Өстө балаа юм нэр. Эртээд нөгөө гараа авсан тэгээ тэрнээс хойш тагв. Үгүй ярьсан л та. Зүгээр л уцаа холбогдчихлээсээ өнөөдөр л харин холбогдохгүй байна. Ядчихад одоо бараа ирэх төгчөөд идэг. Хамгийн гол нөгөө байраа барьцаалаад мөнгөө дансанд нь хийцэн байгаа ш. Харин тийм ээ. Гайлаар нөгөө шууд шилжүүлчихнэ гэсэн болохоор хийчихсэн байхгүй юу? Та яана. 300 мянган төгрөг баг ш. Йоо. Али. Цаа өдөр ичвч. Сайн тайшраад байгаа. Ботломтлоо тайлаа. Буйна. Миний охин цаа өдөр. Цаа чи чаддгийм үү? Чаднаа. Үүшээ овооштэй хүүхд амархан юм тий. Тоо орсон ш. Тэр цаадах руу залгах та. Тий. Ясан дуудаж гинэ. Ахгүй байна. Гүрий чи юм байна л да. Оо за. Нөх. Пөөх ямар мундаг охин бэ? Овооштэй. Харин яг ингэж уцаа авахгүй байгаа байхгүй юу? Хойлоо сая шууд ажил руу давхад очдөг гэж. Яах юм? Цаадах чи ажил дээр очлох дургүй юм аа. Одоо яана. За. Ямар ч байсан тайвшраадах юм. Ямар одоо ирээд аав гэж байгаа биш.
Маргааш нөгөөдрөөс болох л ийлгүй. Цаа чи яасан юм бол? Хөдөө хадаа явсан юм болов? Нэг л муу совин татаад байна. Арай хутлаа ярьсан юм шиг эцтэй. За зүгээр дээ. Чи арай хитрхи санаа зовх юм аа. Намайг дагаал сандарчихын зүгээр. Мөнгөний нөхцөн бараа хаачвал гэж дээ. За. Гэтэл чи хэд хоёр урд нь ямар юмтай учирч ирсэн биш үү? Харин тийм ээ. Хамгийн гол нь бараа эргэж төгчөөд байгаа байхгүй юу? Байраа барьцаалаад дансанд нь мөнгөний хийч гисэн. Харин тийм. Нөгөө гайлаар шууд шилжүүлчихнэ гэсэн болохоор хийцэн байхгүй юу? Одоо тэг мөнгө байхгүй 300 мянгаар яах юм? Би мессеж чийдэг. Юу хөө? Хідүү нэрээ антагийн дансаар хэд мөнгө цаас орсон гэсэн шүү дээ. Юу мөнгө? Яах вэ? Нөгөө татварын ганц үг гэдэг шүү дээ. Тийм. Тэрний хэрэг. Тэр чинь айл ирч шоронд орсон гэсэн. Шалгад дуусаагүй юм. Байраа барьцаалчаад идэг одоо яах би тэгээд. Яана. Ямар балаа юм бэ? Юу л болоод байна те харина. Чи хол очиж хуццаа юу? Би чамтай ижилхэн авилгач биш. За. Сүлээтэй хоггүй яасан. Сүлдэмөр даврах нэ мосоо юм уу чи? Чи одоо хинтэйг ингэ хэрэлдээд байгаа юм. Үгүй яг нэг солиотой юм над руу ярьж их. Яг миний машин тавьдаг тавилдаг байсан газрыг авсан хүн байхгүй. Тэгсэн чи дарга нартаа яриад минийх болгоод өгөөч гинэ. Ёстой хуцгаа. Бүр яаж даварч байна эдэр чи бүр сүултээ үгүй яг 2 жилийн өмнө байшин барина гэд хурааж аваагүй юу? Тий. Тэгсэн чинь тэнтэй нэг байшин барьсан болж уйгаад тэгээд надаас тэгнэ. Дарга нартаа яриад тэгээд энэ газрыг минийх болгож өгөөч би хувийн хишгийг өгье гин. Хүй ясна яаж ингэж чадчих юм бэ? Тэр чинь банкны барьцаанд хураалгачихсан юм шүү. Гэхдээ харин тэгсэн шүү дээ. Гэхдээ яг одоо миний байшин машин тавьдаг газрыг ингээд байшин барина гэдээ тураагаад авчихаагүй. Тэгээ тэр нь биш дээ. Дүүдээ билүү одоо нэг хөргөндөө ч гэлүү зарцсан юм байна. Тэр нэг байшин барьсан болоод ингээд тэгээд мөнгө төгрөг нь хүрхгүй болсон юм байсан дэш нь барих юмгүй болоод ихээр банкныхаа зээлэнд өгчихгүй. Тэгээ тэрийг надаас ингэнэ аваад өгөөш. Эхнийх нь газрынхын зөвшөөрлийг авсан хүний тэр зөвшөөрлийг хүчингүй болгож өгөөч гин. Үгүй эдэрд би шүү дээ өөрийнхөө газрыг та нарыг болгоё өгөө хөөцөлдөд явж яах гинэ. Үгүй чи бүр даврах нэ тэр аа. Чи тэгэл чадахгүй л гээ илчнэ эцтэй чинь. Үгүй яах юм тийм чинь. Тэр оронд чинь тэгэл хараа нөрөн чих шиг. Чи өөрөө л эцэд шанална эцтэй. Гэл хэрэгтэй хэрэггүй юм. Нэргээ бараад л хөгшрөөд л идэв. Манай өгөнч нэрэл Арго багш шиг шүү. Чи бас намайг харин дэндүү доош нэх юм. Юу доош нь? Арго бахтай яадгийн. Үгүй яагаад болохгүй гэж. Тэр чи биш үү ямар улс төр хийдэг биш. Одоо хилээ заагаал, наан цаана бодол санаагүй цагаан цайлган. Үгүй чи яах вэ? Царай бол яах вэ? За, чамд таарсан байгаа зүг. Яасан чи нөгөө зүрдцэн үгний ном гаргана гэдгийгсэн. Өнөрти. За байж би тэрийг хаана хийлээ? Хаана хийлээ дээ гэж. За.
Аа. Энд. Энэ би бүр бүгдийн сайхан богонд явж байхдаа уншлаа штэ. За ёстой нэг хүний мэдэхгүй сайхан үгнүүд байна энд. Дохондоо энд ингэж байгаа штэ. Дууснаа хэлдэггүй эрдэмтнээс дуурч явдаг тэнэг дээр. Завтай хүн их ярина, залхуу хүн их хөвшэн гэж наад дээр чинь бичиг байна уу? Оо. Тэгвэл энд байна. Их санаат хад мөргөн их идэвэр хоол хөргөн. Чи хоолоо хийгээ чи.